энэ айгүй гоё энийг та авч хэрэглэхгүй. Тэгээд үндсэн чинь бараг юм чинь ганцлагаас л ингээд оогоо аваад дуусгаад л очоод ингээд аваад байсан. Тэгээд за энэ гоё юм байна бас шүтний бөөлмөл их айтайхан болох юм байна гэж ингээд би ч одоо бас юм шүтэлтэй хүн гэж ингээд энэ оог ингээд авч хэрэглээд ингээд яваад байлаа. Тэгээд гэсэн чинь 24 оны биш 23 оны 12 сард надад айгүй олон жил хамт ажилласан ямар сайн мэддэг олон жил жогоочмаа надад л хамт ажилласан. Тэгээ энэ маань гоёг шиг таны баярлах гэсэн таны юм төлөвлөлт хийгээд ахад тэгээд үгүй ээ би завгүй гэж яваад байдаг. Тэгээд 23 оны 10 сард нийгмийн даатгал ерөнхий газрын дарга уртнаас бид суралт явуулсан. Өндөр наснуудад за дууяш тэгтгаараа би хийжээ гэж тэгэхгүй юу? Тэгэхээр нөгөө 3 хүүхдээ зөвхөн ингэж явсан. Вэ наад толгойг чинь зүгээр ашиглана шүү та гэхгүй юу? Тэгэхээр би за утаад муу юм ярьдгүй даа гэсэн бодогдоод яагаад гэвэл тэр хүн та нарын өнөөдрийн 10 жилийн одоо нэмэгдэл энэ нөгөө тэтгэврийн системийг боловсруулсан багч бод гэнэ. Утаад даргын амнаас бас хамаагүй гарахгүй дайсан. Тэгээ би юу хийх юм бэ тэгэхгүй гэсэн чинь та гоо шүлжсэн болохоор тэгэхгүй. Өө тэгэж яах юм бэ? Биш пирамид биш шүү дээ яг шиггүй. Тэгэхээр би за энэ нэг амнаас нэг зөв ярьдаг даа гэж бодоод тэрийг боловсруулж яваадсан. Дахиад нөгөө урнаа маань 3 сарын та одоо цагаан сарын дараа та одоо завтаа юу гэсэн чинь яах гэдэг юм бэ? Юу хийх гээд байгаа яшиг шүлжээл мэд гэх ингээл ундууцал яснаа. Би хүндгээ 2 3 дахин дуудуулчаад тэгээ бас юм хөөх бас надыг бас нэг зөв юмд оруулах гэдэг гарч үзүүлсэн сонсч бас сонсоход илүүтэй шиг. Хүрээд ирсэн чинь энэ оог ингээд ярихгүй анхаа. Тэгээд би юусаа за би энэ оог мэдх юм чинь. Тэгээ атомд намайг хамгийн анх дагуулж орсон мэдлэг өгсөн бүтээгдэхүүн маань энэ бүтээгдэхүүний талаар би танад өнөөдөр ярих гэж өөрийнхөө бас чадан ятан одоо бас интернетээс мэдлэг цуглуулж та бүхэндээ бас бүтээгдэхүүнийхаа талаар ярих гэж бодож бэлдэж ирлээ. За ерөөсөө атомын шүтний яг энэ нөө том зурагтанд гарахгүй шилжиж болохгүй. За одоо ерөөсөө атомын О маань ерөөсөө анх ихлээр шинжлэгдэж гарч ирсэн юм байна энэ. Энэ О бол ерөөсөө анх ихлээр гарахтаа атомын үйлдвэрээс ингэж гарахтаа бол ерөөсөө дандаа байгалийн ургамлын бүтээгдэхүүнээр ямар ч химийн бүтээгдэхүүн ороогүйгээр энэ бүтээгдэхүүн гарсан юм байна. Энэ бүтээгдэхүүний нэг давуу чанар нь бол ерөөсөө зөвийн жил гэдэг бүтээгдэхүүнээс хамгийн эхэлж байсан 5 бүтээгдэхүүнээр байгалийн шинэ бүтээгдэхүүнээр хийгдсэн юм байт юм байна. За энэ бол яг хөө би энэ шинэ шүтний оогаар ад жаргалыг одоо хүн чинь хүний хамгийн сайн хамгийн одоо эрүүл байх хэрэгтэн маань шүтнээс бүх эрэгтэн маань гэмтдэг гэж байна. Бидний үед бол шүтийг бол яадаг байсан. Ахуулаад ерөөсөө амраад шүтгүй. Тэгэл нэг богч ажиллалтаа нөгөө байгалийн давирхаад ингээл аглаад ажилладаг байсан. Тэгвэл тэр давирхаа маань биднэрт бас нэмэр болж ирсэн байна. Тэгээд за одоо ингээд бүтээгдэхүүний найрлаганд бол зөвийн жил орцсон байдаг юм байна. Кристалл буюу байгалийн сахар орцсон байдаг юм байна. Мастаны тос орцсон байна. Мираны хамт гэдэг энэ тос юм байлаа. Модноос гарсан тос юм байлаа. Ногоон цайны хамт гэсэн ийм 5 бүтээгдэхүүнээр энийг цэвэршүүлж үйлдвэрийн аргаар цэвэршүүлж гаргасан байдаг юм байна. За би та бүхэнд одоо зөвийн жил гэж юу юм бэ? Зөвийн жил гэдэг бүтээгдэхүүн тусч бүрийнх нь жоохон өөрийнхөө олж авсан мэдлэгээ та нартай хуваалцъя. Зөвийн жил гэдэг маань ерөнхийдөө зөвийн үүрийг одоо хавар ерөөсөн ингээл нөгөө бүх ургамлууд модны ургамлууд ингээл цэцэг өөрсдөө ургамл эднүр яхаар нэг гадна талаараа нэг юм давирхаа шиг юм гарч ирдэг шүү дээ, гарч ирсэн байдаг. Тэр давирхаа шиг юм цуглуулт юм байна зөвгий. Цуглуулаад үүрнийхээ нөгөө ингээ эргэн тойр одоо нэг ёсондоо ингээ дандаа чигчлүү хийдэг юм байна. Бүр ингээ үүрээ бүр бат бих болгоод ямар агаар орохгүй, бохор орохгүй, бактери оруулахгүй, одоо үүрэн дотор нь ороод нөгөө янз бүрийн өөр амьтан ороод үүрлээд нөгөөдхий чинь бактери болгохгүй болгоод бас одоо бүлийгээ зөвгийн бүлийнхэн
одоо эрүүл мэндийг хамгаалсан тийм бүтээгдэхүүн юу байдаг юм байна. Тэр нь бол ерөөсөө 200 кг, 20 кг ерөөсөө 100 г гардаг. Тэр зөвхөн тэр жигчлүүр, тэр нөх, тэр юунуудыг жигчиж хийсэн тэр бүтээгдэхүүн маань ерөөсөө зүгийн жил гэх юм. За тэр зүгийн жилийг ерөнхийдөө тэр чигчлүүр болсон тэр зүйлийг ерөнхийдөө авч хэрэглэдэг, зөвшөөрсөн байглаас нь авч хэрэглэдэг юм байна. Зүгийн жил нь бол ерөөсөө 264 нэгдлийн нийлэмж буюу зөвхөн олдсон юу 111 төрлийн юу гаргацсан байдаг, элементүүд гаргацсан байдаг юм. Зүгийн жил нь бол ерөнхийдөө байгалийн одоо байгалийн хамгаалагч гэж хэлж байгаа юм байна. Зүгийн жилийг бол ерөнхийдөө анстонт буюу антибиотик юм байна. Байгалийн антибиотик гэж нэрлэсэн байдаг юм байна. Тэгэхээр ерөөсөө зүгийн жилийг ходоодонд аягүй сайн гэж улсад хэрэглээд байдаг тийм. Тэгэхээр яг манай энэ үйлдвэрээс гарсан энд бол зүгийн жилийг үйлдвэрийн аргаас зөвшөөрч ирсэн болохоор маш найдвартай хамгаалтын юм байдаг юм. За би энэний дараа бас аягүй нарийн юм ярих юм байлаа. Кристалл буюу байгалийн сахар. За энэ бол ерөөсөө хусны модны навч эрдэнэ шиш хоёроос гардаг сахар, байгалийн сахар. Энэ байгалийн сахарыг бол ерөнхийдөө шүдний бохинд ерөөсөө хэрэгэлдэг ийм байгалийн талсцсан тийм бүтээгдэхүүн байдаг юм. Амтлаг чанарыг үүсгдэг ийм бүтээгдэхүүн байдаг юм байна. За ерөөсөө сахар би энийг албаар ингэж хэлсэн. Сахар шүдэнд ямар юу аадгүй өнгөрийг үүсгэдэг. Кристалл ерөөсөө яаж шүдийг бэхжүүлэх вэ гэсэн талаас нь энийг бас харуулах гэж үзлээ. Кристалл бол ерөнхийдөө шүдний би сурч хуу. Тэг. Шүдний шүд цаах үйлдвэрийг ерөөсөө гаргадаггүй хамгаалдаг ийм бүтээгдэхүүн байдаг юм байна. Цаалтаас. За энэ бол ерөнхийдөө тос юм байлээ. Эфирийн тосны хэлбэртэй байгалийн одоо энэ далд нутны шүдний зурамтгай чанарыг бэхжүүлсэн ийм бүтээгдэхүүн байдаг юм байна. Байгалаас гаргаж авдаг ийм бүтээгдэхүүн байдаг юм байна. Энэ мод юм байлээ. Тэр модыг би хайраад олсонгүй. Энэ мастак гэдэг нь бас ерөөсөө Аз үндсэндээ хятадын уламжлалт ийм анагаах ухаанд өргөн дэлгэрсэн давирхаа уурын аргаар хэрэгжүүл уурын аргаар боловсруулаад тослог одоо давирхаа нь шүдний бэхжүүлэх ийм чанарын үйл ажиллагааг зохицуулдаг юм байдаг юм байна. Занданшуулсан хэлбэрээр занданшуулсан модыг одоо ингээд тайраад албаар ингэж гаргадаг юм байна л да. Модыг ингээд нөгөө одоо энэ манайханаар юу гэдэг лээ хожуул хэлбэрээр гаргаад тэр нь ингээд нөгөө бөмбөр талстай одоо бидний ярьдаг давирх бохин шүү дээ тийм. Яг тэр бохиныг ингээд гатах маягаар талс хэлбэрээр модон дээрээ гаргаад тэрийг гар харгаар түүж аваад гар харгаараа түүж авсныхаа дараа юу яа би нөгөө өөрөө тохооны хэлтэй давхар явж байсан болохоор бохин шүү. За яа. Тэгээд дараа нь тэр нөгөө юу яадаг тэрийг нөгөө уурын аргаар боловсруулаад тэр нарийн шингэн боловсруулалт үйлдвэрийн аргаар хийдэг ийм юм байдаг юм байна. Ногоон цайны ханд. Энэ ногоон цайны хандыг бол хинт ч бүгдээр хинээр чөлөөлтгөө сайхан мэднэ. Энэ бол ерөнхийдөө өрөвслийг нандаж эсийг юу яа сэргэл байгалийн юусаар нэгдэл ийм л баялаг юутай байдаг юм байна. Ингээд энэ маань ийм 5 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулж бидний гар дээр ирсэн байдгийг байх нэ. За түүхийдийн одоо ерөөсөө үүрэг одоо яриад байгаа нь одоо энэ далд мод кокс энэ хоёр маань хөөсрүүлэх одоо бидний энэ ингээ хөөсөрдөг шин чанарыг үүсгэж юм байна. Шүдний оны хатахаас сэргийлээд бас коксын дос эрдэнэ шиш бас
одоо энэ үүргийг гүйцэтгэдэг юм байна. Одоо энэ оочин гатаал янз бүрийн болчих шүү дээ, тийм. Энэ болох үйлдэлийг нь зохицуулдаг юм байна. Шүдний оог зурагтай чанар болгодог нь хүн биш дээ, хүн мод байдаг шүү дээ, тийм. Одоо хүн мод байдаг юм байна. Энэ хүн модгийн тос. Энэ юу ерөнхийдөө зурагтай чанарыг бэхжүүлдэг юм байна. Шүднийооны тааламжтай өнгөнд бий болохын тулд жүрж ментал буюу яг нэг цаг гаагаар гаргаж авдаг юм байна. За энэ нь болоод ирэхээр бас шүднийооны амттай буюу таатай үржин лаврын навчнаас гаргаж авдаг юм байна. Тэгээд улс бол мэдээж энэ бүтээгдэхүүнээ холиод зурлуулад бэхжүүлэхийн тулд за энэ элементүүд бол нөгөө нэг зохицолгооных нь 3 төрлийн натрий сульфат юу гэсэн одоо яг та нарын бүтээгдэхүүн дээр нэг ийм хүснэлт байгаа. Энэ бүтээгдэхүүнүүдийн чинь ерөнхийдөө гаргалт нь ийм байдаг юм байна гэдгийг би зургаар үзүүлсэн юм. Хэлхээр. Тэгээ одоо энэ элементүүд болоод урсаад натрий карбонат давхар цайрын давхар эсвэл натрий сахар монофосфат гэдэг ийм юмнууд байдаг юм байна. Шүдний амт оруулдаг хэсгүүд нь л ерөөсөө энэ ерөнхийдөө өнгөр үүсэхгүй шүдний нөгөө pH-ийг докторжуулдаг ийм үйл ажиллагаатай байдаг юм. За энэ хамгийн сүүлд ерөөсөө энэ оо маань хэрэглэснээр шүдний цооролтоос сэргийлдэг. Шүдний цооролт гэдэг маань ерөнхийдөө бактери гэсэн үг, тэрийг хинээрч яадаг. Хамгийн сүүлд нь шүдэн дээр одоо чулуу арилгах. Энэ чулуу одоо шүү дээ, энэ өнгө их удаан байснаас чулуу их үүсдэг юм байна. Тэгэхээр энэ чулууныг устгахын тулд энэ буйлны өрөвслийг намдаахын тулд энэ бүтээгдэхүүн орсноороо энэ үр дүн нь бол ерөнхийдөө юу юм бэ те хүмүүс минь өнгийн сэргээж өгд цайрахалт явагдах одоо бидний ийм эрүүл байхын чанарыг тогтоож өгснөөр бидний гар дээр ирж байгаа хамгийн сайн бүтээл. За миний хамгийн сүүлд өгнөж хэлэх гэж байгаа юм гэвэл юу вэ гэвэл ерөнхийдөө энэ бүтээгдэхүүн маань байгалийн антибиотик шингэн алт буюу зүгийн зүгийн агуулгдсан байдаг юм байна. Амны хүнжийн бактери үржлээс сэргийлсэн байдаг юм байна. Үнэрийн шалтгааныг эвгүй үнэрийн шалтгааныг арилгадаг юм байна. Улаан хоолой буюу залхуу хоолойг эргэлжүүлдэг юм байна. Улаан хоолой буюу өвдөх ангийн тусгай эрсдлээс хамгаалдаг юм байна. Амны хүндийн үржилийг үүсгэж бактерийг устгадаг юм байна. Буйлны төрөл бүрийн үржилээс сэргийлдэг юм байна. Шүдний чулуу үүсгэхээс сэргийлдэг юм байна. 100% байгалийн бүтээгдэхүүн үржил хүүхдүүдтэйгээ хамт хэрэгжилж болно. Ингээд энэ ерөнхийдөө энэ дээр нэг юм ногоон тэмдэг байна. Энэ 100% байгалийн бүтээгдэхүүн гэдэг тэмдэг юм байна. Ингээд энэ маань ерөнхийдөө биднэрт байгалаас байгалийн бүтээгдэхүүнээр хийсэн бидний үнд чанар бүтээгдэхүүн байх нэ. Ингээд миний өнөөдрийн танилцуулах гэж байгаа бүтээгдэхүүн маань ийм байлаа. За баяр хүргэе.